За юу яцхан Dreamcast та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За тэгээд энэ удаагийн хичээлээр та бүхэнд After Effects-ийн Track Motion нэртэй хичээлийг орох гэж байна. За тэгээд энэ Track Motion яадаг вэ гэхээр одоо ямар нэгэн объектыг одоо дагаж одоо тэрэнд нь ямар нэгэн одоо гэрэл юм уу за эсвэл одоо тесрэлт гэх мэтийн зүйлүүдийг одоо дагуулж идэг зүйл байгаа. За жишээн дээр аваад үзэх юм бол одоо энд байгаа гэрлийг одоо хэрхэн яаж бичлэгтэй нь хослуулж одоо яг зөв хөдөлгөөнд оруулж байгааг та бүхэн харж байгаа. За энэний талаар үзүүлнэ. За тэгээ эхэлцгээе. За би жишээн дээр нэг бичлэгэн дээр авч үзсэн. За дуун дээр нь. За энэ клип үнэндээ бол ийм клип байгаа. Арт нь ямар ч тийм гэрэлний тийм байхгүй. Зөвхөн дууч маань тэгээд газартаа. За тэгээд энэ юу нөрслөгцөө гэхээр ард нь нэг гэрэл гарч өгсөн гарч байгаа. За энэ гэрэл. За тэгээд эхэлцгээе. За өдрөнд хийсэн зүйлүүдээ эхлээд устгах юм. За ингээ бичлэг маань байна. За та өөрийнхөө бичлэгийг оруулаад тэгээд шууд file тэгээ import тэгээ file гэж өөрийнхөө бичлэгийг оруулна. Гэхдээ та бичлэгээ оруулахаас өмнө одоо quick time гэдэг одоо тоглуулагч хэрэгтэй. Танд quick time тоглуулагч хэрэгтэй. Тэрийг суулгасны дараа таны бичлэг орох болно. За тэгээд юуны төрөнд эхлээд бичлэгийнхаа яг аль хэсэгтээ нь оруулах вэ гэдгээ яг зөв тохируулж агаад одоо зөв тасалж хуваарлаад. За тэгээд эхлээд шинэ solid үсгэнэ. За solid-ны өнгө ямар ч байж болно. За тэгээд make comp size гэдгийг дараад за тэгээд нэг нь OP за энэ optical place за тэгээд effect video copilot за optical place за тэгээд option гэдгийг дараад за өөрийнхөө гэрлээ сонгоно. За ямар гэрэл оруулмаар гэдгээ сайн харж агаад за энийг сонгочихъя. За ингээд ихний гэрэл бэлэн боллоо. За хэрвээ таны компьютер жоохон гацаад за тэгээд байвал та энэ доор байгаа пулын за ингээ хайл болох хэрэгтэй. За эсвэл бүр гацаад байвал одоо third болох хэрэгтэй. За тэгээд одоо хэрвээ таны энэ мод гэсэн хэсэг нь одоо энэ хэсэг байхгүй бол энэ доор барих энэ switch-ийн дараа эсвэл F4 за энийг тэгээ add болгоно. За ингээ гэрэл бэлэн боллоо. За гэрлийнхаа жоохон brightness-ийг багасгаж өгөөд за нэг энэ хавцаа байхад болох байх гэж бодъё. За нэг ийм. За тэгтээ та бүхэн яг энэ дээрх шиг байгаа илүү сонирхолтой гоё гэрэл болохыг хүсэж байгаа. За тэгвэл илүү сонирхолтой гэрлийн сонгож бай. За тэгвэл энэ ахт болгоно. За тэгээд за энэс жоохон нэмж өгөөд за одоо яг болж байна. За тэгээ окей дарч. За одоо харж байгаа яг энэ дээр байгаатай адилхан. За одоохондоо төр зөр optical place унтраагаад за одоо энэ tracker гэдэг энэ track motion. За хэрвээ таны энэ байхгүй бол Windows руу орж агаад энэ tracker гэдэг нь чигтлаарай. За тэгээ бичлэг дээр орж агаад за тэгээд track motion гэдгийг дарна. За энэ track motion-ы одоо дагагч хэсэг нь за энэ яг хаана аваачих хаанаас нь дагуулах ёстой гэдээ бүгдийг яг зааж өгнө. За энэ түрүүнд за энэ гэрлийг сонгоод авчи. За тэгээд сонгож аваад энд нэг юм цагаан одоо дөрвөлжин цэг байгаа. За энийг shift-ээр дарж агаад за дагах хязгаар за яг дагах ёстой байршлна гэдгийг сайн харж агаад
За энд байна. За харж байгаа яг энэ хэсгээр дагстай. За тэгээд дагахад одоо энэ доотлын зэсүүдээр хийх болно. Одоо энэ урагшаа явуулах. За тэгтээ хэрэг бүрэн явуулахыг хүсвэл та энэгээр хийх хэрэгтэй. Тэгтээ энэ бас ер нь их алдаад байдаг учраас бас ер нь энгийн за тэгээд нэг тийм бичлэг төр хэрэглэх хэрэгтэй. За тийм учраас яг гой цэвэрхэн хийгээвэл энэ хажуудах нэг нэгээр нь явуулах харин хийх хэрэгтэй. За эхнээс нь эхлэе. За яг эхний хэсгээр байрлуулад за тэгээд нэг нэгээр явъя. За тэгээд хэрвээ яг солигдчих юм бол байршлын зөв болж өгөөд хэрвээ хязгаараас гараад ах юм бол та байраа зөв болгож өгөх ёстой. За ингээ боллоо. За тэгээд энийг одоохондоо төр зуртай ингээ ойлгочээ. За ингээд өөрийнхөө комп руу гаръя. За энд одоохондоо харагдахгүй. За тэгээд энэний гол хэрэгсэл нь болохоор за layer new за тэгээд null object. За ямар нэгэн track motion за тэгээд хэрвээ даах хийж байгаа заавал null object хэрэгтэй. За тэгээд null object-а тэгчүүлж жаад за тэгээд track motion за edit за энийг null object-ээр болгож өгөх хэрэгтэй. За тэгээд окей. За тэгээд энийг apply за x y за тэгээд окей. За одоо харж байгаа null object зөвхөн яг тэр гэрлэн дээр дагаж өгч байгааг. За одоо optical pairs асааж өгье. За тэгээд optical pairs энэ дээр optical pairs дахгүй гарч байгаа. За тэгээд optical pairs-ээ одоо энд байгаа нэг тойрог хэлбэрийн за нэг тийм байна. За энийг нь null дээр татчих өгөх ёстой. За инхээр таны null optical pairs зөвхөн тэр гэрэл null object хоёр хоорондоо нийлж одоо яг дагаж өгч байгаа маа. За тэгээд одоо энэ гэрлийн энэ хэсэг нь одоо жоох ингэж харагдаад байгаа. За тэгээд энийг засахын тулд за mask хэрэглэж болно. За тэгтээ маскын та бүхэн дараачих дээр хамгийн түгээмэл арга нь болохоор зүгээр шууд гэрлийнхаа хэмжээг томсгож өгөөд тэгээ brightness-ийг багасгаж өгдөг. За энийг 30 болгочихъя. За энийг дахиад жоохон том. За харж байгаа яг гэрэл зүг болж өгсөн байгааг. За тэгээд мэдээж хичээл ийм амархан дуусахгүй. За тэгээд бас нэг өөр арга болохоор за илүү гоё болгох. За тэгээд тийм арга нь болохоор за бичлэг дээр итгэжүүлж байгаад effect magic bullet mojo эсвэл за lux за тэгээд хийх дараа. За энэ яадаг вэ гэхээр таны бичлэгийн өнгийг за илүү гоё болгож өгөх, илүү сонирхолтой. За тэгээд харж байгаа шууд таны бичлэгийн өнгийг шууд рендерлж өгөөд илүү гоёмсог болгож өгч байгаа. За энэ болохоор гэрлийг зөвхөн гэрлийн хэсгийг тодруулж өгөх. За нэг ийм арга байна. За тэгээд энэ хэрэгслийг та бүхэнд татаж өгөхөөр тавьсан байгаа. За тэгээд ер нь ямар ч клипэнд одоо энэ magic bullet-ыг ашигладаг, илүү гоё өнгөтэй, илүү сонирхолтой болгож өгдөг. За та бүхэн өөрсдийнхөө бичлэгийг энэгээр зассан ч болно. За тэгээд жишээ нь за нэгийг сонгоо авчи. За нэг за энэ бүдэг хэрэггүй. За энэ түрүүний сонгосон
За энийг сонгоовч. За энэ яг түрүүчтэй адилхан байх. За тэгээд энэ дээр нэг гол онцлог нь та өөрөө одоо энэ өнгөнүүдээ одоо зохицуулж болно. За энэ curves байна. За тэгээд curves-ийнхаа өнгийг цагааруулах, за жоохон харуулах. За тэгээд энэ Photoshop дээр байдгийг та бүхэн мэдэх байх. За тэгээд жоохон улаан өнгө нэмэх. За тэгээд энэ хажуу талынх нь өнгө нь солих. Ногоон тийшээ хандуулах. За нэг юм байна. За тэгээд та бүхэн энийг өөрсдөө сайн бүх төрөл олон янзаар оролдож үзэж маш амархан. За тэгээд та дууссан бол энэ finish гэдгийн дарангууд таны одоо бичлэг шууд рендерлэгдэж After Effects руу шууд орох болно. За гэхдээ энэ optical players нөлөөлөөг харж байгаа. За тэгээд энэ дээр бас нэг арга нь болохоор одоо optical players-тэй за та өнгийн жоохон солих за нэг тийм байж болох нь. За тийм учраас энэ color гэдгийг шууд дараад за тэгээ энэчнээс өөрөө хүссэн өнгөө сонгож болно. За жишээ ягаан гэвэл ягаан. За тэгээд за ингээд ягаан болгож болно. За одоо өмнөхийг харцгаая. За нэгэ түрхэн зур донтрой. Дараатгая. За ийм бичлэг байсан бол за өнгийн солилоо. За тэгээ optical players нэмэн. За тэгээ мэдээж null object. За энийг хаачч болно. За тэгээд үзье. За ингээд өнөөдрийн хичээл инхүү дууслаа. Та бүхэн таалагдсан гэдэг итгэлтэй байна. За тэгээд дараач хичээлээр уулзтлаа. Түр баяртай.